Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаараа виртуал бүс байгуулах шийдвэр гаргаж мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүсийн ажиллах журам, виртуал бүсэд бүртгэлтэй хуулийн этгээдэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Тус бүсүүдэд бүртгүүлсэн аж ахуй нэгжүүд дараах дэмжлэгүүдийг авах боломж бүрдэж байна. Үүнд аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд зааснараа тус бүсэд бүртгүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүд орлогын албан татвараас хөнгөлүүлэх. Хуулийн этгээдэд нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүгийн дэмжлэг тусламж олгосон аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт эдлэх. Мөн мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуульд тусгасан 9 төрлийн дэмжлэгийг технологийн компаниудад олгохоор боллоо. Үүнд патентжуулах зардлаа грант олгох, олон улсын чанараа стандартын баталгаажуулалтын зардлыг санхүүжүүлэхэд грант олгох, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөнд нөхөн олгуур олгох, хиймэл оюуны төслийн нийт өртгийн 40% хувьд грант олгох, патент эзэмшигчид чагнал урамшуул олгох, гарааны компаниудад судалгаа хөгжүүлэлтийн зардлын 70% хувьд нь дэмжлэг олгох, зээлийн батлан далд гаргах, зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх, эд хөрөнгийн төрөвчлсөн элэгдэл хорогдол тооцоох, виртуал бүс байгуулснаар олон улсын зайн туршлагыг нутагшуулж технологийн хөгжлийг хурдсахад хувь нэмэр болно. Уул уурхайгаас хараат бус оюуны бүтээлд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн үйлчлэгээ бүтээхэд том алхам болно гэж үзэж байгаамаа.